Монгол улсын удалдааны түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх анхдагч бүхний түүчээ болсон Наран групп. Наран ургахаас жаргах хүртэлх таны бүхэл сонголтын эхлэл. Наран таны хамгийн сайн сонголт. Наран групп үзүүлж байна. Монгол улс ардчилсан нийгмийг сонгож худалдаа зах зээлийг чөлөөтэй болгосны үр дүн барууны өндөр хөгжилтийн орнуудын бараа хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн хэрэгцээнд ихээр нэвтрэх болсон. Энэ нь Монголын чөлөөтэй гадаад худалдааны хөгжлийн эхлэл байсан. Харин чөлөөтэй гадаад худалдааны анхдагч бөгөөд Дэлхийг Монголтой танилцуулсан Монголын томоохон компани нэг бол Наран групп билээ. Нийгмийн эдийн засгийн шилжилтийн хүнд үе болох 1990 онд аливаа бизнес эрхлэх эрх зүйн болон нийгмийн эдийн засгийн тэмцээг таатай нөхцөл бүрдээгүй байлаа. Цаашлаад нийт иргэдийн амжиргааны түвшин доогуур ажил үйлдэл газар авч мөнгөний ханш унсан хүнд үед бизнес эрхлэнэ гэдэг бүтшгүй мэт байсан. Хорин 5 жилийн өмнө ингээд анх энэ компани байгуулъя гэдээ явж хахад манайх шиг ийм Монгол улсад нөгөө зах зээл хөгжөөгүй улсын өмчтэй төрийн өмчтэй ийм газар хувийн хвшил эхэлж ажиллах маш хэцүү. Хөрөнгөний их үүсвэр, хуримтлал байхгүй. Бизнес эрхлэх арга барил тэр болгон байхгүй. Ийм нөхцөл байдал бидээс яаж эрхэлсэн бэ? Бүх юмыг ер нь аагаас эхэлсэн л дээ. Аагаас эхэлсэн. Тэгээд анхныхаа хурлыг бид нар болт захирлын гэрт хийжээ. Тэр үед одоогоор манай хоёр захирал болох болтыг дуудвал худалдааны зөвлөгт оржгүй мөнх учир буян жаргал бит хэд нийлээд ингээ анхны хурлаа хийжсэн. Би бол гадаад харилцаанд бас олон жил ажилласан, гадаад дотоод олон жил суусан хүний хувьд бол манай Монгол улсын энэ үйлчилгээний салбар, үүний дотор худалдааны салбарт ямар асар хоцрогдолтой байгааг өөрийн нүдээрээ харсан л да. Энэ хурал дээр бид нар компанийнхаа чиглэлийн үйл ажиллагааг цаашаа яриад ер нь одоо энэ импортоор хүмүүсийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж хэрэглэгчтэй хүргэх яг гэсэн чиглэлийг сонгосон. Иймхүү 1990 оны 9 дугаар сарын 19-ний өдөр сайдрын зөвлөлийн эдийн засгийн гадаад харилцааны комисс тогтоол гаргаж үйлчилгээний ажлыг аж ахуйн тооцоон дээр эрхлэх хувийн наран нэгтгэлийг байгуулахыг зөвшөөрч эдийн засгийн гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах эрх олгосон байна. Үүний дараа өөрийн валютын дэлгүүрээ нээхээр Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 13 дугаар хорооллын 3 өндрийн голын нэг давхарт дэлгүүрийн зориулалтаа хэсгийг түрээсээр олгох хүсэлт гаргасныг хүлээн авч зөвшөөрөл олгож байлаа. Анх ингээд Наран шоп гэд нэгээд мэдээж дотор нь худалдах бараа байхгүй хоосон. За ингээд ер нь дэлгүүрээ ямар чиглэлээр ажиллах вэ гэдэгт маш их ярилцсан. Ингээд болт захирлаас хүмүүсийн гар дээр байгаа нуугдмал барааг ил тод болгож гаргаж ирээ. Барууны одоо айр их дарс, бэлгэнд ирсэн гутал, хувцас, хүнд томцсон, багцсан янз бүрийн юмнуудыг авч энийг валют хэлбэрээр нь борлуулж өгвөл хүмүүс бараагаа бидэрт нийлүүлэх боломжтой байна гэж энэ санаа гаргаж тэгээ энэ дээр нь дөрөөлж бид нар энэ валютын анхны дэлгүүрээ нээж ирсэн юм аа. Яг энэ үед болохоор нөгөө Орос бараанаас өөр юм байдгүйсэн. Тэгээд 3 дахь орны бараанууд айгүйх орж ирснээр одоо хүмүүст их одоо тесрэлтийг өгсөн гэж бодож байгаа. Тэндээс бас комисс авах маягаар анхныхаа хуримтлалыг бий болгосон. Энэ хуримтлаараа биднээс энэ ярьдаг одоо гахаа зөөн гэдэг тэрнийг анхны хүсвэрийг бий болгосон. Зах зээлийн шилжилтийн үеийн эхний жилүүдэд хүнс барааны бүтээгдэхүүн хомсдолтой учир хүмүүс ганцхан 8-ыг хичээгээр хэлж хэсэгтэй л Монголын зах зээлийг хангаж байлаа. Наран групп үүнийг тойроогүй.
Үнэхээр ч Монголын хувийн хэвшлийн олон компаниуд том томоор бага нь багаар хөдлөх эргэлтийн хөрөнгөө үүнээс бий болгож чадсан байдгийг. Наран групп ерөөсө цаг үеэсээ дандаа төрүүлж алхаж шинэлэг юм гаргаж ирдэг. За тэгээ энэ дээр анхны одоо шоп, брэнд гэсэн хиллэг нэр томьёонуудыг анх гаргаж ирж Монголын хэрэглэгчид гаргаж ирж ирсэн. Миний одоо санджаагаар манай хамгийн анхны том брэнд бол Funai гэд Японы цахилгаан бараа байсан санагдаад байгаа. Мэдээж эхлээд бол хамгийн хямд юмнуудыг л олж ирж шít мөнгө төгрөг боломж манай арт түмнийч боломж. Эхлээд одоо Funai телевиз анх оруулж ирж явах үед одоо Funai телевиз хямдхан байсан. Тэгээд одоо нийт хэрэгцээнд хэрэглэхэд одоо 100 зурагтаас ч одоо нэг 50 левдэрчсэн та бараг л бодож. Тэр нь нэвдэрчлээ, энэ нэвдэрчлээ гэж буцаж ирээд нэг мэдсэн чи бид нар бараг тийм агуулгах шиг болсон. Хүнд буцааж өгөө шин зургатаар сольж өгсөөр байгаа тийм. Тэгээд юу одоо худалдааны ашиг битгий бөөн алдагдлалд ороод за нэг ийм чанаргүй одоо юм авч бас хүмүүсийн ч одоо бас гомдлын бай болж ингэжсэн дор ер нь чанартай юм яа. Тэгээд түүнээс хойш бол одоо чанартай бүтээгдэхүүнээр хүнд үйлчлэх ёстой байна. Чанартай үйлчлэгийг үзүүлэх ёстой байна. Дэлхийн шилдэг сайн брэнд гэдэг бол брэнд л байд юм байна үүндээ. Чанарыг бол бид нэр эрхэмсэн. Тэгээ энийг бол манай Монголын арт түмэн хэрэглэгчид мэдэндээ нандин бараг нарангас гэж ярьдаг. Энэ л үеэс Наран групп менежментийн шинэ бодлого хэрэгжүүлж дэлхийн чанартай шилдэг бараа бүтээгдэхүүн брендийг Монголынхон хэрэглэгчдэд хүргэхээр идэвхжүүлэн ажиллаж эхэлсэн юм. Ингэхдээ барууны болон Азийн өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндөхий компаниудтай холбоо тогтоох, тэдгээрийн бараа бүтээгдэхүүн Монголын худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцэж байгааг судлах, турших, шинээр байгуулсан наран эхлэлүүрийн тохижуулах, эндээ худалдааны дэвшилтэд технологи, арга ажиллагааг бий болгох, шинэлэг соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх гээд Монголын худалдаа үйлчилгээний салбарт томоохон өөрчлөлтийг хийсэн юм. Худалдаа бас тодорхой хэмжээнд хөл дээрээ болсоод өөрөө хангаад дотоодын үйлдвэрлэлүүд сэргээд ингээд ирэх үед бол худалдаа өөр чиглэл рүү явж байгаа юм. Нийт сонгох хэрэг. Хуучин бол бидээс зүгээр хангах хэрэг. Наацхийн зүйлээр хангаж. Одоо бас сонгох хэрэг. Хоёрдугаар шат нь бол 2-р 10 жилдээ бол сонгох эрхийг ард түмэнд боломжийг олгосон. Өнөөдөр хүнээс нэг л төрлийн талх хийдэг байх юм бол олон төрлийн талх хийх юм. Нэг л төрлийн ногоо авах юм уу? Жимс бас байх хэрэгтэй юм. Сонгох хэрэг. Сонгох хэрэг гэдэг 2-р 10 жилийн манай юмд бол бид дэлхийн одоо нэртэй бүтээгдэхүүнүүд, нэртэй үйлчилгээ, ард түмнийгээ сонгох, эрд хэрэгцээг нь хангах юмд бас хүчин зүтгэсэн. Өдгөө дэлхийн энтэй дэлгүүрийн нүүр царайг нарангаас толдож, дэлхийн чанартай брэнд бүтээгдэхүүнийг зөвхөн нарангаас худалдан авч, тав тухтай соёлтой үйлчилгээг нарангаас харах болжээ. Энэ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад үйлчилгээний салбаруудад шин жишгийг тогтоож, нарангийн соёл хэмээх шинэ ойлголтыг бий болгож чадсан юм. Анх шоукод бол цөөхөн хүмүүс үйдэг ажилладаг байсан. Тэгээд ажиллаа дуусаад контейнер буун 20 тонны контейнерыг 2-3 буулгадаг эмэгтэй хүмүүс ядардаг. Гэхдээ хизээч нөгөө ядарж гин гэж бие биендээ хилдэггүй, ирч хүч залуу хүний золбоогоороо бид нар буулгаад тэгээ айгүй эвсэг тийм сайхан хамт олон байсан. Хөгтөө юм бас тохиолдол юм байна. Нэг худалдагч хүртэл манай тик-такийг гээд хөгтийн гаар харчаад ахаа энэ тестас чинь ямар юу юм бэ гэдэг хүртэл би гөхөр боддгоо юм өнөөдөр эн чинь тэгж хэлдэггүй ш. Энэ чинь тик-так гэдэг шүү дээ мэдээгээ ингээд зааж гол. Тэгээ түгээлтэй машиндаа суугаад бид гурав ингээ бараагаа ачаад явдаг байсан. Явах тоолондоо өдөр бол борлуулалт хийж чаддаггүй байсан. Оройн нэргээгээл бараагаа ачаал агуулгатаа буулгана, өглөө дахиад ачаал гарна. Гэтэ хизээ шантарч байгаагүй барааныхаа тухай тайлбарлаж ярьж хүмүүст ойлгуулж тэгээд энэ бол их сайхан үеэс алтан үе байсан. Энэ үеийг биднээс давж гарсан. Одоо улс орныхаа эдийн засгийн хувь нэмрээ оруулсан. Бидний тэр явж ирсэн мөч болгон бидний сургамж. Энэ нарыг чинь манай хоёр хүүхдэл зурсан. Тэгээд манай хоёр хүүхд тал одоо ургаж байгаа ингээд нар зурсан. Тэр нь одоо сүүл бодоод байхнаа маш их утга учиртай.
ургаж байгаа нар гэдэг бол маш их өөдрөг бас байд юм байна л да. Сүүлд хожууд асан мэдсэн л дээ. Гэхдээ яг тэр үед бол бид нэр 2 хүүхдийнхээ зурсан зургаар л ингээл логогоо аваад хийсэн байхгүй юу? Иймхүү наран шоп дэлгүүрээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнөөдөр хөл дээрийн баттай зогсож чадсан наран групп болон өргөжиж наран гар овгуулсан 14 компани төрөн гарсан байна. Эдгээр компаниуд өнөөдөр бизнесийн чиглэлдээ Монгол улстай тэргүүлэх зэрэглэлийн байгууллага болж чадсан. Наранчуудын чанарыг эрхмэлэн шинэ гэрэл хийлж тасралтгүй урагшилсны үр дүн юм аа. Таны хамгийн сайн сонголт Наран групп 25 жил. Наран хамгийн сайн сонголт гэсэн бид нар ураатай. Тэгэхээр энэ наран хамгийн сайн сонголт бол ерөөсөө л бидний амьдралын хэмнэл дээр л гарч ирэх хэрэгтэй. Хэрэглэн дээр бидний өмсөж зөөж байгаа, унж байгаа, унаа, идж байгаа хоол, хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн энэ бүхэн л бидний чанар хамгийн сайн сонголт байх хэрэгтэй. Би авсан сонголтондоо өнөөдөр итгэлтэй байж иж өнөөдөр тэр хүн бид нар дээр л ирж ирдэг. Нарангийн үнж түншөө бидний харилцагч нар гэж аягүй олон хүмүүс юм. Бид нар хэрэглэгчийн өдрөлөг хийхэд байнга бид нар дээр ирээд баярлаа гэж хэлдэг хүмүүс байна. Дахиад биднээс шинийг дахиад шинэ юм эрэлхэлсэн хэрэглэгч нар ч байж идэг. Энэ бүхэнд биднээс гол баримтлах юм бол ер нь нэг дэлхийн стандарт. Одоо өнөөдөр манайд нэг ийм стандарт байна. Энийг нэг жоох арай дээр юм хийчихье гэдэг нь ач холбогдолтой биш. А дэлхийд энэ салбар яаж хөгжсөн, ямар төвшөнд байгаа нь тэрийг нь л өөрийнхөө хэрэглэгчид хүргэх юмсан. Энэ салбарын одоо хөгжлийг тэр дэлхийн хэмжээнд хүргэх юмсан гэсэн ийм л нэг шүү дээ. Бодлоготойгоор л манай одоо гэр бүлийн одоо гэргий бит хоёр энэ чиглэлээр ажилласан л даа. Альва бизнесийн гол тулгуур багна суурь усан нийт хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг Наран групп ямагт бодолцож хүндэтгэж гэж ирсэн. Иймээс ч Наран группын соёл үйлчилгээ дэлгүүрүүдийн орчин худалдан авагчдын бараа сонголтын дийлэгээр нөлөөлөх хэм зэрэгцээ. Хүн өөрийн үнэлэх хүнлэмжийг төрүүлж чадсныг үгүйсэх хэн аргагүй. Энэ дэсэл шин цаг үеийн хэрэглэгч үйлчлүүлэгчдийн дүр төрх соёл хандлага бүрэлдэж бий болсон. Миний хувьд бол би Наран Трейд группийн оруулж ирж байгаа бүтээгдэхүүн болон үйлчлэгээний хувьд бол 1996 оноос хойш танил болсон. Одоо та бүгдийн минь бүсгүйчүүдийн минь танил Евроше, Франц Евроше брэнд одоо гоо сайхны салон Наран Трейд групптэй хамтран нээсэн. Тэгээд энэ салонд 96 оноос хойш үйлчлүүлж байгаа өдгөө миний одоо үзэгч түмэнтэй уулзж байгаа царай зүс бүх юм бол одоо Еврошегийн бас гоо сайхны бас ач холбогдол байдаг болов уу гэж би боддог. Бага наснаас ахуулаад сагсан бөмбөг хөл бөмбөг бас шахаархан үздэг байсан. Тэгэхэд яг одоо миний шүтдэг тамирчид Adidas брендийг өмсөж тоглодог байхыг хараад би өөрөө бас өмсөхийг их хүсдэг байсан. Ер нь би бас өглөө оройд хаяа дугуунаад гүөх гэж гарахтаа өөрийнхөө Adidas-ын хослоо өмсөд гангараад гарах их дуртай л да. Наран мол нийцнээс хойш би бас их баяртай байгаа. Бүх брэндүүд нь чи нэг төр цугласан байдаг учраас ороод гарахад ямар ч байсан хэрэгцээтэй зүйлээсээ одоо аваад гарах боломжтой болцсон байгаа. Мэдээж албан ёсны бүх зүйл нь албан ёсоор ингээд бүх брэнд бүтээгдэхүүнүүд нь энэ чинь оригиналаараа Монголд худалдаалагдаж байна. Монголд энэ чинь хүмүүст хүрч байна гэдэг бол их том бас боломж юм шиг санагддаг шүү дээ. Наран Моторс компани одоо BMW-гийн албан ёсны дистрибьютор болж байна гэсэн сайхан мэдээ ирсэн. Тэгээ яг энэ танхимд нээлттэй ээжсний би бас тодхон санаж байна. Тэр үед Наран Трейдийн захирал Болтгий тах маань намайг за манай BMW-гийн жинхэнэ одоо амьд сурталчилгаа орж ирлээ гэж зарлж ирсэн. Тэгээ тэрнээс хойш бол одоо олон жил BMW хэмээх энэ гайхамшигтай машиныг унсан. Наран группийн амжилт бүтээн байгуулалтын ард ажилласан хичээнгүй хөдөлмөрч хамт олон байдгийг. Өнөөдөр наран гараа өгүүлсэн 1000 гаруй хүн нэгдэн нектарч гар сэтгэл нийлэн ажиллаж байна. Наран группийн удирдлагын зүгээс нийт хамт олонныхоо нийгмийн асуудлыг сайжруулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ямагт анхаарч баггүй хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд тэднийг нэгтгэх, урамшуулах үүднээс наран наадам, наран шинжил, наран талаан турлын арга хэмжээ, наран спортын өдөрлгүүд, цасны баяр, явган аялал гээд олон арга хэмжээг зохион байгуулж байна. Группийн нэгэн арга хэмжээнээс бид нар юу олж хардаг вэ гэвэл тухайн шинэ хүнд карьерийн ямар хөгжил байгаа, энэ ямар боломж байгаа гэдгийг харуулж болдог.
Нөгөө талаасаа тухайн хүний ажлын амжилт, алдсан онцныг бид нар харж идэг. Энэ дээрээ дүгнэлт хийж идэг. Магадгүй эргээр бид нар хоорондоо өрсөлдөж идэг. Энэ давуу тал нь л байдаг. Одоо наранд ингээд хүн хамгийн анх ингээд ажилд ороод тэгээ бид нар бол ингээд компаниа танилцуулаад тэр хүнийг бол ингээд нарангийнхаа одоо соёлд сургадаг. Манай наран группийн хувьд бол залуу боловсруучиныг маш дэмжиж ажилладаг юм өвөөжтэй компани гэж би үздэг. Үүний нэг жишээ нь бол би өөрөө анх 7 жилийн өмнө энэ компани дунд шатны менежерээр ажилд орж ирсэн бол өдгөө энэ компанийнхаа захирлын үүргийг гүйцэтгэж явж байна. Тэгэхээр хараагүй байсан юм харж мэдээгүй байсан юм сурчтай ингэж өсөж дэвжиж ингэж ажиллаад сайн хийж сайхан ч амьдарч байгаа юм амьдарч байна л да олон хүмүүс. Тэгэхээр бол юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ сайхан орчинг бүрдүүлж өгч энэ сайхан орчинг биднэрт олгож өгч байгааг нь бас их баяртай байдаг. Ирээдүйг юу ч энэ бол тодорхой. Өнөөдөр дэлхийн одоо бидний эрхэлж байгаа салбарууд энэ дэлхийн болон бүс нутгийн хөгжил ямар төвшөнд төрөөд байна. Тэрийг л харж тэдэнтэй хөл нийлүүлж тэднээсээ суралцаж явна. Бидний ирээдүйд манай залуучууд наран группийн ирээдүйд манай наран групп төлөвшин тогтож байгаа наранчууд залуучууд энэ компаниг цааш аваад дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлээд тутахгүй хөгжөөд явах бүрэн ирээдүй байна. Бизнесийн байгууллагын нийгэм төлөөх хамгийн чухал үүрэг болох нийгмийн хариуцлагын үүргээ Наран групп ямагт ухамсарласаар ирсэн. Өөрөөр хэлбэл Наран бол нийгмийн төлөө үргэлж амьдарч амьсгалж байдаг компани. Нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэх хүрээнд хүмүүнлэгийн чанартай олон төрлийн ажил, төсөл, санал, наачлагыг дэмжин санхүүжүүлж ирсэн бөгөөд үүнд их хотынхон байгаль орчныг хамгаалах, зүлэг мод ногоо тарих, ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол мэдлэгт хөрөнгө оруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багчуудад дэмжлэг тусалцаа үзүүлэх, урлаг спортын олон арга хэмжээ, уран бүтээлч тамирчдыг дэмжих гээд баггүй ажлуудыг санаачлан жил бүр уламжлал болгон хэрэгжүүлсээр байна. Намчуудын юм хийж байгаа хувь нэмэр оруулж байгаа хамгийн томоохон бас нэг ажил бол татвараар дамжиж одоо энэ нийслэлчүүд, за Сүхбаатарчуудын тогтчлт бүтээн байгуулалт энэ одоо бүх дүүргийн мэн зохион байгуулж байгаа ажилд хөрөнгө оруулалт болж төсвөр төлөвлөж байгаа татварын ажлууд татвар гэдэг юм л та. Тэгэхээр 25 жилийн турш Сүхбаатар дүүрэгтээ татвар төлөөд 25 жилийн турш Сүхбаатар дүүргийнхаа хөгжил дэвшилт хувь нэмэр оруулаад явж байгаа нь наранчуудын хувьд бол маш том гавьяа. Наран группийн Наран косметик компанитай хамтарч Монголын шүдний мэргэжилтний холбоо бас Монголын зах зээлд анхудаа Мондент гэж шүдний яв бий болгосон бөгөөд энэ шүдний яв маань бас Монголын хүн амын эрүүл мэнд дайлангуй хүүхдийн дунд байгаа шүдний өвчлөлийг урьдчилан сэргийлэхэд асар том хувь нэмэр оруулж байгаа бас нэг том үйл ажиллагаа. Ер нь компани өсөж дэвжихийн хэрэгцээгээр бүгдээрээ нийгмээ эргээд хар гадаадын хүмүүс ирээд манай өнчиг хүүхдүүдийг харж хамгаалж байна. Бидээс өөрөөхөө Монгол үндэснүүдийг энэ талд бас санаа зовох ёстой юу? Үндэсний бизнес эрхлэгчид энэ санаа зовцоож байгаа. Бүгдээрээ санаа зовцоож байгаа. Бид ч гэсэн зах хувь нэмрээ оруулж байгаа. Нийгмийн иргэн шил гэдэг чинь энэ нийгмийн төлөө явна гэдэг нь зөвхөн нэг бизнесийн төлөө явах биш. Нийгмийн төлөө явна. Энэ бүгдийг манай бизнесүүд маш сайн ойлгож байгаа. Өөрөөх хэмжээнд сүүлийн үед бол маш эрчимтэй тусалж байгаа. 2012 оны Лондонд болсон одоо манай хошоо медаль авсан Олимпик наадамд бол бүх тамирч дасгалжуулагчдын хувцсыг Adidas брэнд ивент хийжсэн. Мөн одоо миний хамгийн сүүлшүүлсэн 2014 оны Нанжины Олимпик наадамд бол мөн адил ивент итгэгчээр ажиллаж ирсэнд бид бүхэн бол маш их талархаж явдаг. Тэр дундаа залуучууд бидэнд үргэлж одоо таатай хамтарч ажилладаг. Маш их баярлалтай. Тэгээд энэ бол одоо зөвхөн ашигын төлөө, бизнесийн төлөө гэхээс илүү монголчуудын төлөө гэсэн зүрх сэтгэлийн бас илрэл юм болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. 25 жил гэдэг бол маш залуу группийн хувьд бол залуу нас гэж би бодож байна. Тэгээд цаашид ч гэсэн Наран группийн одоо ирээдүйд ч гэсэн маш их тийм ихтгэлтэй, тийм бардам сайхан гэгээлэг харагдаж байгаа учраас хамгийн цэгцтэй ийм компани болов гэж хөдөө боддог. Ягаад тэгэхээр энэ компанийг нуруунд дээр авч яваа миний одоо хүндэлж явдаг хоёр ах эгч хоёр маань болтгий тах удууд эгч хоёр маань өөрсдөө их тийм цэгцтэй, системтэй юм онд хүмүүс. Тийм ч учраас компани бас ийм байдаг юм болов гэж би даардаг. За маш олон одоо байгууллагуудтай шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагуудын бүхэл гишүүдтэй, бүхэл ажилчидтай бүгдээрэнд нь баярын мэндийг хүргэмээр байна. Та нар бол бас
Монголын энэ хөгжил дэвшил тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа энэ группийн нэг гишүүн тэгээд дээр нь бас илэрхийлж байгаа нэг том цөм бүрэлдэхүүн болж байгаа шүү. Тэгээд бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. Ингээд нийт наран группийнхаа 1000 гаруй ажилчид, мөн удирдлагууд, нийт хэрэглэгчид та бүхэндээ 25 жилийн баярын мэндийг хүргэе. Наран группийн 25 жилийн ойн баярын мэндийг хүргээд нийт наранчуудаа ажлын өндөр амжилт хүсье. За ингээд нарангийнхандаа түүхт 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монголын ардчилтай ясчцүү наран групп өнөөдөр 25 жилийн хойг ёсол төгөлдөр тэмдэглэж байна. Энэ 25 жилийн хугацаанд наран групп өсөж өндийж өнөөдрийн зэрэгтэй болсон. Энэ зэрэгтэй болоход наран группийн хамт олон ажилтнууд мөн манай үнэнч хэрэглэгч нар гадаад дотоодын олон түншүүд маань энэ амжилтанд хүрэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Эдийг тэмдэглэхэн зүйтэй. Энэ баярын өдөр нийт наранчуудаа, нарангийнхаа хэрэглэгч нарт гадаад дотоодын олон түншүүдтэй баярлалаа гэж хэлээд хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөж байна. Наран групп 25 нас хүрлээ. Энэ бол Монголын ардчилтай энэ ч цуу нас юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд наран групп нийт наранчуудын хувьд дэлхийн жишгт нийцсэн дэлгүүр, бараа, брэнд үйлчилгээг Монголд нэвтрүүлэхийн төлөө нийт хамт олнороо хичээн ажилласан, суралцсан, өөдрөг сэтгэлээр бүхнийг даван туулж, урагшаа тэмүүлэн хөгжсөн их амжилт бүтээн байгуулалтын он жилүүд байлаа.